Сайн байна уу? За энэ удаагийн сэдвээрээ бүгдээрээ орой хоолны талаар ярилцъя. За орой 6-аас хойш ерөөхдөө хоол идэж болохгүй гэх юм болгонд гэж байна. Яас за хүн бүр 6-аас хойш хоол идэх байх юм бол турна гэдэг ойлголттой. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр яг бидний бодит амьдрал дээр бид нар шүн өлсдөг тийм ээ. Шүн өсөхөөр яадаг вэ гэж сонголцоол тэгээ өсөөд унтаж чадахгүй болдог. За тэгээд ерөөс нь хоол бодогдоод эхэлдэг шүү дээ. За тэгэнгүүт тарих сайхан амарч чадахгүй би чинь ингээд өсвөлнгийн байдалтай болсон. За юу ч хамаагүй идмээ санагддаг. За тэгээ өглөө босоод өссөн учраас маш их хэмжээний хоол одоо иддэг гэх мэтчлэн ийм одоо логик болон практик дээр тодорхойлсон алдаанууд байдаг. За тэгвэл оройны хоолыг ерөөхдөө яг 6-аас хойш идэж болно. 6-аас хойш та өсвөл хоол идэхэд асуудал үсэг. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхлээр бид нарт за өдөрт хүн болгон тодорхой хэмжээнд за эмэгтэй хүнийг жаас жагаа үед 1200-аас 1440 калори орчим идлээ гэж бодоход тухайн калорийг өдөртөө хэтрүүлэхгүйгээр идэхэд асуудал үсэг. За тэгээд оройны хоолыг ерөөхдөө одоо хоолт нэр юм нэг юу байдаг? Дүрэн байдаг. Өглөө одоо өг тос болон уургийг төлөв аавна, өдөр нүүрс ус болон уургийг төлөв аавна. За орой уураг болон эслэгийг төлөв аавна гэдэг. За тэгмэд оройны бидний идээд одоо нэг тархалаад байгаа хүнснүүд болохоор юу вэ гэхээр орой хүмүүс хоол идээд ерөөдөө тархалаад байна гэж яриад байгаа шүү дээ. За тэр хүмүүс маань болохоор юу идээд байна вэ? Юун дээр алдаад байна вэ гэхлээр дандаа ерөөдөө нүүрс ус ихтэй, уураг багтай, за ихэд их хэмжээгээр за тэгээд хурдан задардаг нүүрс буюу түргэн хоолыг аягүй хийддэг. За хэрвээ үнэхээр яг юм түргэн хоол ч юм уу хурдан задардаг нүүрс ус идээд ах юм бол мэдээж чин нэмэн дээрээс нь өдөрт идэх калориосоо давуулах юм бол угаасаа ингэж чин нэмж байгаа шүү дээ. За тэгэнгүүт бид нар өдөрт идэх калори хадгалаад за тэгэнгүүт орой калори багтай одоо удаан шингэдэг нүүрс устай за эсрэгээр баялаг уургаар баялаг хоол идэх юм бол эсрэгээр яадаг гэхээр бидний бие организм маш сайхан амарч өгдөг. За тэгээд дээрэс нь одоо уурглаг хоол идсэн тохиолдолд унтж байгаа үед уураг задраад булчинд очиж булчинг тийжээж өгдөг. За тэгээд орой идэхдээ яг хэд хэдэн дүрэн байгаа уураг болон эслэгийг хамт идэж байгаа шалтгаан нь болохоор уургийг одоо эслэг өрөө задлж өгдөг. Задлаад маш хурдан бие рүү гой шингээж тарааж садгалан мэдрэмж төрүүлж өгдөг. За хэрвээ та уургийг буюу махыг ингээд дангаар нь идэх ч юм уу те идэх одоо өндөг идэх ч юм уу үед уураг өөрөө маш удаан задардаг учраас дээрэс нь задрах хавцтай маш их нөгөө энерги шаарддаг учраас биеийг жоохон ядрах гэдэг. За тэгээд хотоод хүн дөрвөлх гэдэг учраас эслэгтэй хамт идэж өгснөөрөө маш сайхан хурдан задраад бие рүү эсрүү ингээд нийлэгчэд бэлэн болдог гэсэн. За тэгээд унтахаасаа ерөөхдөө за та нэг 10 цаг тунддаг байлаа гэж бодоход яг унтах үед хоол ер нь бол бүрэн шингэсэн байх хэмжээний хоолыг цагаа бас бодож идүүл зүгээрээ. За тэгээд унтахаасаа ерөөхдөө 2-3 цагийн өмнө хөнгөн маягийн хоол идчихвэл зүгээрээ 2-3 цагийн хооронд хөнгөн хоол бол хангалттай шингэж амждаг байгаа. За хэрвээ 2-3 цаг биш нэг унтахаасаа цагийн өмнө хоол идчих юм бол яадаг гэхээр хоол бүрэн шингэж дуусаагүй үед бидний бие организм одоо шүнжэнгөө шатаах шаардлагатай болчихдог гэсэн үг. Шүнжэнгөө шатаах шаардлагатай болохоор яадаг гэхээр бидний биеэс орой унтж явах өсөлтийн давар ялгардаг. Тэр өсөлтийн даварчин үг хийж тааж булчин гурвалах үүрэгтэй байтал ходоодонд хоол байх юм бол тухайн хоолыг задлахад одоо хамаг энерги зарцуулаад дуусчдаг гэсэн үг. Тэгэхээр бидний өг шаталт удаашраад булчин одоо ургалт удаашрчдаг. Тэгэхээр унтахаас 2-3 цагийн өмнө хоолыг идэхэд бол асуудалгүй. Өсөж байгаа 2-3 цагийн өмнө хөнгөн маягийн эрүүл эслэгээр баялаг уургаар баялаг хоолнуудыг идээрэй. За тэгээ багш нь юу постн дээрээ юу ячаа орой идэхэд тохиромжтой хүнснүүдийг оруулж өгөө. За тэгээд энэ хөвчлээ шийдлээ. За тэгээ манайхан утгагүй эхэлж байгаа хоолтой онлайн та нэг дээрээ